За сайн байцгаана уу? Өнөөдөр манай Absolute TV-ийн 2021-с 22 онд төгссөн төгсөгч Бэмжон маань бидэнтэй яриа ихээр хүлцэн ирсэн байна. Бэмж маань өөрийгөө жаахан дэлгэрэнгүй танилцуулбал. За сайн байцгаана уу? Намайг Бэмж гэдэг 2021 оны 12 сард анх ажлын сургалтын төв дээр бүртгүүлээд анхан дунд шатнаас нь хулаад IELTS-ийн зан хүртэл бүдэнд нь суралцаад тэгээд IELTS өгөөд 2023 онд Канада улсын Saskatchewan их сургуульд магистр хамгаалах гээд очиж суралцаад энэ оны одоо 25 төгсөөд эх орондоо хүрэлцээд байна. За хоёлаа эхлээд яриагаа англи хэл яаж сурч эхэлсэн? Ер нь анх хизээ үр хүүхэд байхдаа 10 жилдээ англи хэл яаж үзчихсэн хальдвартаад тэгээ магадгүй англитэй тууштай бэлдээд сурыг тэгээд Absolute юу-гээ сонгоод ирсэн байгаа шүү дээ. Яагаад Absolute-ийг сонгосон? Суралцахад ер нь ямар байсан тухай хэлээрвэл анх мэдээж нөгөө 10 жилд угаасаа англи заад шүү дээ. 10 жилд байхад нэг аим сайн байгаагүй маа. Ер нь нөгөө математиктаа нэлээд голдуу анхаарчдаг. Тэгээ нөгөө олимпиаданд бэлдэнэ гээд математик олимпиад бэлдэнэ гээд хичээлээс чөлөөлөгдөж явчихаар англи дээр нь маг суугдтун. Нэг аймаас анхаардаг ч байсан юм аа. Тэгээ англи яг үнэндээ бол үнэхээр би юу ч байхгүй. Тэгээ оюутан болоод 16 оюутан болоход ер нь бол нэг Япон явчих. Японы гой санагтаал. Японоос яг инженер чиглэлээр суралцуулаад Японы л гоё юм болов Япон хэлээр төлөвлөгөө хараад англи ер нь марга хаягдчихсан жаах. За нэг нэрэл хэлж мэдэн тэнэс шашиг ер нь байхгүй дээ. Тийм нэлээ муус. Японд очиж суралц төгсчөөд тэгээ манай яг үндэ Японы багш тухайд хэлсэн байна. Бүрэлдэхүүн багш. Японоор би ингээ багш магистр сурах гэсэн юм аа гэсэн чинь. За бид манай сургууль чамд ингээд магистр тэтгэлэг олгоноо. Зүйлдээ суралцж болно. Тэгтээ одоо чи ингээ судалгаа хийхэд бүх материалууд нь англиар гарч иж байгаа үстэй. Чи Японы Японд л ашиглана. Яг чи өөрийнхөө төлөө гэвэл англиыг сурсан илүү хэрэгтэй болов гэд. Ийм анх зүйлийг сонсчод бас бодож үзчихсэн. Энэ нэр англи амар хэрэгтэй болов гэд. Тэгээд тухайд хаяад юм аа нөгөө юм суур байхгүй юм чинь. Яг хэдийг хугацааны ямар хэмжээний хугацаа орох талаа мэдэхгүй. Яг яаж одоо тэр шаардлага босгоныг авах юм мэдэхгүй. Жохоо яагаад. Гэхдээ нөгөө Японы хэл сурч ирсэн болохоор за ханцтай хэлийг сурахад ийм хугацаа орж байгаа юм чинь англи дээр ямар ханз манзаж байх юм биш. Хамаагүй тийм дүртэй эдэлсэн байгаа. Тэгэхээр энэ дээр үг цээжлээд дөрмийн сураад ингээ явбал ба нэг иймэрхүү хугацаа болох юм болов Лондоныг зүудэх солилцсон. Тэр хугацаанд цэцэлж явдаг. За нэгээс 2 жил гэж бодчихсон. Тэгэхдээ бүр өдөр болгон шаргуу хичээлсэн гэсэн үг шүү дээ. Нөх суургүй хүн чинь. Тэгээ би чинь зүгээр хөдөө зүгээр хувцсны нэг сургуульд сурч байгаа шүү дээ. Тэгээд тухайд чинь яг роботд байгаа шиг мэржлийн багцтай бол байхгүй. Тэр мэдээж тийм төвшөнд байгаа хүн ингээ бодохоор чинь нэгээс 2 жилийн хугацаанд нэг өдөр болгон хичээвэл нэг өс соноо авчих юм болов төсөөлчихсөн. Тэгээ 2021 онд буцчихчихэд эрхийнхөө өмнө бол яг 1 сарын хугацаанд амар судалгаа хийсэн юм аа. Монголд ямар юм сургалтууд байдгийг гэдэг. Тэгээд ер нь баг миний асуусан хүн болгон л баг Jet Absolute 2 л ер нь best штэ гэл. Тэгээд тухайд Jet очиж уулзчаад Absolute дээр жуулцсан. Absolute амар гоё. Энэ амар open mind амар dependless гэсэн юм. Тэгээд Absolute дээр л хичээгээд үзье гэл. Тэгээ сонгосон. Би 21 онд гэсэн чинь анх шалгалт өгөх гоё шүү. За манайх ингээд бүртгэхэд эхлээд төвшин тогтоох шалгалтыг авд юм аа. Жинийг өгчөө. Энийг чинь өгөөд бид нар энэ дээр чинь үндэслээд ямар ангид сурахын ингээд шийдтiim агс. Наа төвшин гэж байхгүй хамгийн анх шатнд нүртгэлж байгаа шүү. Тийг орж ирсэн. Өөс муу байсан ч тэгээ бас заацсан. Бас суурьтай ахын гэж аваад шүү дээ. Тэгээд жоохон суурьтай. Японд очиод оюутан болоод 4 жил сураад тэгээ ер нь бол нэлээд сайтар сурцсан. Тэ. Япон хэлийг бол Монголд байхдаа Япон багш нар залгамжсэн. Зүг. Тэгээд тухайд төвшин баг нөгөө N2 баг хүрсэн болохоор очиос өгдөл асуудал ер нь гараагүй. N2 Монголд N2 гэсэн. Зүг. Тэгэхээр очиосч баг N1 л орж ирсэн тий. Японд сурч исэн арга барил ер нь юу гэдгийг нэг альва хэл сурахад нэг тийм сурах арга барилыг Япон хэл дээр нэлээд авчаад англи хэл рүү ороход дөхөн байж чадсан. Тэгээ Япон хэл чинь нөгөө ханз ихтэй бичиж яанах цээжилдэг тий. Тэгээ ханзыг нэг ханзыг нөгөө зурлагын давтаал баг ингээл нэг хідэн мөр давтаж бичээл гол нь дуудлага чанга уншиж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө амны булчин гар тарих нүд бүгд зэрэг ажиллаж байгаа амархан тогтд юм болов шууд гэсэн. Тэгээ сайхан фокус суугаад залхахгүй бол ингээл бичээл. Тэгээ англи сурсан ч гэсэн яг тэр агууллаар би угаасаа нөгөө үг цээлэгт заавал бичнэ гэж бодоод. Заавал бичээд тэр үгээр чангаар дуудаад тэгээ нөгөө example sentence заавал бичээд тэрийг энд ашиглах юм байна гэж ойлгоод. Тэгээ залхуулахгүй гол нь тэгээл
өдөрт нь ихч биш багч биш яг 50% гэж авах хэлсэн. Үгүй та айгууд 50% л бичиж. Энэс X гэдэг яг багсгаад яг энэ ичээрэл яваад үзье гэдэг. Тэг яг IELTS хүртэл бол стаалгасаа 50 өдөр тултал бичил. Дандаа нөгөө сентенстэй бичиж байгаа шүү дээ. Тэгэл тэр үгээ оройд гэрт ирчээд тэгэл гэргэлэл хаадаг. Эхнээс нь авахлаа дуусталнаа бичсэн үед. Нэмсэн ч гэсэн дахиад хаардаг. Гол нь чанга дууддаг. Ми дуудлагч амар хатуу ихэндээ амар нэлээд муухайсэн. Тэгээд тэрийг мэдэхгүй гэхдээ дууд яваад дгүйсэн. Сүүлдээ нөгөө дуу хураагаад voice record хийгээд тэгээ сонссон чинь нэр нь жаахан амар муухай байгаагаа мэдээд бас зас дахин дуудаж ингээл. Тэгэл яваадсэн нэг гайвал болчихсон шүү дээ. Өслөөдөө англи хэл ирээд за сурахаар боллоо. Тэгээд 4 шаттай гэд ихнээс нь хойлоо явсан шүү дээ. Шатных нь юу н онцлогуд юу байв? Систем нь ямар хойсон хэр зэрэг үр дүнтэй юу н байж чадсан уугүй. Тэгээд дунд нь зарим хүмүүс болохоор шууд юу гэдгийг хугацаанд тулчлаа. Одоо өнөөдөр би чинь баг pre-IELTS ангаа төсөөл маргааш шууд IELTS ангаа эхлүүлмээр байна. Яг ингэж сурахнаас зүг байдгүй эсвэл дунд нь завсарлага аваад явбал зүгээрээс нөө ерөн системийнх нь хувьд яривал нөгөө нэг яг анх IELTS бэлтгэж яхад л ийм тактикуд байд юм аа гэж хүмүүс тэгдэж байна. Ийм юм аргачлал байд юм аа. Ингээд бэлжүүл шалгалтын нэг бүтсэн юм их байд юм аа гэдэг тийж яриад байгаа байхгүй. Тэгээ би тухайд бодох нэгэн л өөрийн шиг эзэмшиж бодож байгаа юм чинь. Тийм яарад явах хөгждөд. Бранха шатнаас нь яг гүр ултаа сууртай сурчий. Тийм аргачлал сурыг тэнд нэг итгэв юм. Уусаа нэгэн л хэлийг сайн сурцсан хүн аргачлалтаа аргачлалгүй өсөдөг. Шалгалтыг үл өгдгөрөө өгöd оноо авч өгдөг шуудад. Тэгээд анх яг ингээл тэр 19 онд анхарч байгаа байхгүй. Тэгэхэд нэлээд бүрэг заяа өгдөг. Тэгээд бид хойд нөө бакалавр төгссөн баг пирамидаа жаахан хөвшөндө орж байгаа. Тэгээд 10 жил өгдөг ихтэй. Жаахан бүрэгдүү хэл сурч иж ичимхий те. Юм хэлчвэл арчдсан болоо буруу хэлчдсэн болоо би айдсан ихтэй гадаг байхгүй. Тэр нөө юм одоо би чинь яг тийж болохгүй гэж бодсон. Хэл сурчлаа юм чинь ам заав ажиллах хэвээр. Энэ амныхаа бол чинь баг хэлж нөгөөд асахгүй бол тэг чинь хэл сурмыг гарахгүй шүү дээ. Тэгээд яхаа тийм нээлттэй байх гайл анги дээр амар их юм хэлээл. Тэг багшийн хийсний агуулгад дэмжээл. Тэгэл 7 нөгөө манай ангийнх нь амар тутансаа. Тэг бүгд барыг тийм болоо сонсоо батлаацсан. Ер нь яхаа тэгчиж утсан байхгүй юусан. Тэгвэл бол за би баг ахмад байгаа юм чинь. Нөө хин нэг ингээд хүүхд юм надад шоолж нийдэж штэ тийж болохгүй энэ төр гээд угаасаа бүгд л айдан сурч байгаа юм чи тийж болохгүй энэ төр гэл. Ер нь тэгээ явчих гэж бодоод амар зоригтой тэгэл яваадсан. Сүүлдээ анги гэж амар нээлттэй бол өөрөө ч амар гоё тийм тэндээс амар сухад ам кап байдаг байхгүй. Бүр дуртай ярьж мэнэ л дээ. Тэгээ энэ гоё. Тэгээд анхан шатанд болохоор мэдээж энэ анхан шатны өвлөр бүтцүүд хазааж ирсэн. Тэгээд би зүгээр нөгөө үг цээл яваадсан. Тэгээ нөгөө өвлөр бүтцэн тэр яг яаж бичигддэг асуултыг яаж бүтдэг яаж хариулдаг тал дээр жаахан дутмаг тэгээд энийг анх ойлгож эхлэв. Ингэж ихлэн юм өгүүлэр бүтсэн юм сабжект object нэг юм нэг. Яг энэ мод агч зүгээр амар гой тавьчихсан гэж байна. Тэгээд нөгөө 4 шатны анги гэж байгаа шүү дээ. Анхан дунд үнцгий, pre-IELTS тэгээд IELTS анги гэдэг. Яг энэ 4 анги дотроос яг миний хувьд болохоор хамгийн чухал санагдсан гэх юм уу зүгээр. Яг бүх анги чухал л да. Гэтэ бүр яг амар ойлголт өгсөн бүр шат нэг одоо миний хэлний төвшин нэг шат ахиулсан анги гэх юм бол дунд үнцгий анги бүр нэлээд чухал юм санагдсан байхгүй. Яг тэр шатан дээр хүн орж ир тэр ангид орж ирж нэг ийм өвлөрн бүтсэн юм байх юм байна. Өвлөв зүг ингэж бүтэх юм байна. Бичгтэй юм асуухтай юм байна. Ярианы юм байх юм байна. Формал хэлбэрний юм байх юм байна гэдэг. Тэр анги дээр нэлээд фокус суугаад тэрний суур нэлээд хэрэг болж байгаа хөөх. Оюутан болоод очисон ч гэсэн нөгөө юу бичдэг. Манай багш хатуу daily report бичиж шахдаг. Тэгээ daily reporter хүртэл тэр нөгөө яг тэр шатан дээр сурсан мэдлэгүүд амар хэрэг болж байгаа. Тэр шатан дээр үндэслээд pre-IELTS тэгээ IELTS үнцэн гэж явж байгаа шүү дээ. IELTS үнцэн дээр нөгөө заяа багш нөгөө одоо writing зааж байгаа. Writing гэсэн нэг тэр шатан дээр нэлээд доголдолтой ойлгохгүй хаалгасаа явчих юм бол ер нь гэж байгаа. Төөрөх юм байна даа гэх. Бүр IELTS-ийн ангид орчоод л бодож байгаа юм надад. Тэр дунд гүнзгий анги дээрээ л хүмүүсд нэлээд фокуслоод өөрийгөө жоохон дайчилж чам бодо pre-IELTS IELTS-ийн ангиуд дээр нэг амар төгшөөх явчих юм бол гэж бодсон. Нэлээд сайн тулгуур синтемтэй болоод төвчдөрч жоохон багам наяа лангуйж шинэ дээ. Дунд гүнзгий шатал гэж болж байна. Хүүхдүүд IELTS-та бэлдээд явж байхдаа заримдаа жоохон шатрах гад байна гэсэн нэг хэцүү болоод байна гэсэн явж байгаа нэг 5.5 6 дээр гацлаа гэсэн айгүйх сонсогдно. За хүүхдүүд ихээсээ илүү ялангуяа магадгүй бидний насныхан ч юм уу те дунд иргэм насны
англи хэлж байгаа хожуу суралцж байгаа хүмүүсээс ч юм уу тэр асуудал бүр хүндэрт тулгараад тийм байл та. Юм чам маань өвд тийм асуудал тулгарч ирсэн нөө. Төө жахан тиймэрхүү юм байсан бол яаж хэрвээ давж гарч ирсэн. Нөгөө яг ингээл нөгөө хэл сурах хүн болгоны арга барил өөр мөргөлдөд шүү дээ. Гэхдээ ер нь бол нийтээр наваад зүйл ер нь хүн жаахан хөдөлмөрч явуул зүгээр юм болж байгаа байхгүй. Залхах гэдэг шүү дээ. Нэг л хурдан юмд л хүрэх гэдэг яарад байдаг. Тэгхгүйгээр яг жишээ миний хувьд болох хэлсэн нөгөө 50% өдөрт яг бичнэ гэж бичсэн. Тэггүй хүмүүс ч нөгөө ихлэ 10% биччихэл, эхлээ нэг эсчтэй 20% биччихэл тэр нь бол нилээх хуц болж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө example sentence бичгээр нилээх болчихно. Ядардаг ч юм уу те, залхахдаг ч юм уу те хайчих гэдэг. Тэгээ зүгээр ингээд подкаст сонсч ингэчий гэл. Тэгээд товчлох гэдэг нэг тийм shortcut лайв гэсэн. Хэр юм болгож юм бол байхгүй болж доо. Яг тууштай одоо шинэ хүн заавал 50% хаалга үл тэ. 20% ч юм 25% ч юм уу те. Тэргээ яг яс бичээд явна гэснээр яваад. Хүний гар ер нь тактикж ажиллаж шүү дээ. Гар нүд ам ер нь бүгд ажиллаж ийлээ. Мэдээлэл болгоод очт юм болж байгаа байхгүй. Тэгэхгүй зөвхөн нүдэрээ хардаг. Амаараа хөдлөхгүй, гараа хөдлөхгүй тэр нь яг хис урч байгаа тэр үс хэлж байгаа ер нь л бүх юм хөдлөө хasta бүх юм хөдлөвөл дахинда мэдээлэл хөрвөл илүү хурдан тогтчих юм байна шүү дээ. Яг тухайд бол нөгөө 50% гэхлээр яг үнэндээ нэг эхний 2 сар бол ичтэй явж лаа юм л да. Дундуур нь жоохон залах уяас гарсан юм аа. Нэг 50 гэхлээр аль их юм бол 40 болох шүү дээ юм билүү. Тэгээ бодчод за ер нь одоо нэгэн тал зорно гэж зочсон. Японд дахь тэтгэлээ хайчаад ирчих байгаа юм чинь хүн юу гэж 40 болгож үгүй. Тэгээ одоо нэг оноо авцсан байдлаар төсөлөд үзье л да. Илүүргээ бодцоо гэж болно шүү дээ. Оноо авцсан яг ингээд би явж ингээ бодъё. Одоо нэг бүр имаз чагарт байгаа төсөөлөө за энэ дээл хүрэх юм бол би ба табл юу юм бэ гэл. Тэгээл ер нь дахиад үргэлжлүүлээ бичээлээ гэсэн. Тэгээ ер нь бол нийт нэг 8 сар хугацаанд сурахад бол өдөр алгасахгүй гэдэг 50% болтол бичээл. Тэгээл нэг 4 5-ыг нөгөө 5 дэвтэр дүүрэл. Тэгээ нөгөө сүулдэ өнгөд болж байгаа шүү дээ. Тэгтээ нөгөө хамт бэлтүүхттэй болчиход за наадах дэвтрийнхаа хаанаас нь чамууг асуучих. Би тэр үгшүүд хэлээ гэл. Тэгхтэй хүртэл өөртөө амар урам авч байгаа байхгүй. Бас ингээд бас effort гаргасан байх шүү гэт. Тэг яг үндэ нөгөө айлт шалт өгөхөд мэдхгүй болыг гараагүй шүү дээ. Амар аз ногоос нэгдээд. Нөгөө reading хийсэн ч гэсэн нөгөө writing listening гэл бүгдэн дээр нь ингээл байж шинэ үг мэдхгүй үгээ төөрч юмс бодолж болно шүү дээ. Тэгэхгүй амар гоё санагдаад. Бүх үг амар чихэнд наалтаад үе нь ямар бас тэр ээж амар сүртэй суусна хэрэг гадлаа шүү гээл. Зөвлөлөөр тий. Гацаанд бол ерөөсөө орохгүй байх нь шүү дээ. За тэгээд абсолюттай сууж агаад англи хэлээ сайхан сууртай болоод өссөн 7 оноо чавлахааргүй мундаг оноо аваад тэгээд гадагшаага сурахаар болсон байна. Тэгээд хаашаага сурахаар хаана очиж сурыг за магадгүй юун дээр нь тулгуурлаж те Канадад сурсан өөр тийшээ хаашаа сурах гэж бодож исэн соёл нь юу гэдгээс судалгаа талаас магадгүй ярих юм бол нөгөө анх Япон багштайгаа гэж ярилцчаад чи англи суруу 2 хонд Япон хэлтэй Японы чи Японд л ашиглана гэдэг. Тэгээ сонсцсон болохоор чинь за англи сурах гэдэг. Тэгээ англи сурах гэж яхад би яагаад ч багаас нэг Америк гэж их боддог байсан. Өмнөд чинь Америк явбал ажилчлал хормон ингээл дээд өсгчтэй. Тэгэхгүй би нөгөө яагаад ч нөгөө Канад ингээд янз бүрийн бичлэг үзэж итэл нэг рейл гарч чаддаг шүү дээ. Тэгээ Канадын нэг байгаль амар гоё санагдаад. Тэр нэг байгаль гэдэг тэр нэг одоо улс тийм мод гэх юм уу. Канадын байгаль бүр амар гоё санагддаг байсан. Тэгсэн жоохон байхдаа нэг Канад нэг юм бичлэг үзчихсэн байхгүй юу? Хүүхдүүд засаар байлчид засаар байлдаа тоглож байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг Канадад тэр тэгсэн цагдаар нь буужаал ингээл хамт амар засаар байлж маа тоглоод. Тэгээд тухайд тэр нэг жоохон байсан үеийн сэтгэл төрчихөж байгаа байхгүй юу? Тэр ус тийм амар амгалан тайван байгаа юм чинь. Энэ ус ч амьдрах юмсан, сурах юмсан гэдэг зүгээр хайлт бодол өнгөрцөн байсан. Тэгээ яг Японд тэг судалгаа хийж ахта Канад л явъя гэж боддог. Тэгээд тухайд нөгөө хүмүүс Канад чинь жоохон хэцүү, өртөг өндөр, нөгөө сургуулийн төлбөр өндөр гэл. Бас яг хүүхэлм хэлээд байсан ба. Гэтэ нэг цагаад үзье. Энэ оноогоо авсныхаа дараас сургуулийн вебсайт хад хайж байгаа шүү дээ. Тэгээд дандаа л голд Канад руу аплай хийчих. Гэтэ Миланы их сургууль, Мюнхний их сургууль, Вашингтоны их сургууль гэдэг яг нэг Америк, Герман Таталгаас очоод тэгээд заны 10 сургууль аплай хийгээд үс аплай хийх боломжтой мөнгө зарлах гэж байгаа шүү дээ. Тийм ч нэг 10 сургууль аплай хийчихгээд тэгтээ үлдсэн долоод дандаа Канадын сургууль аплай хийсэн. Тэгтээ нэг Канад тэгээд нөө адмишн бол авч чам л та. Германаас авч чам.
Италиас авчиж байгаа. Америкээс авчиж байгаа. Тэгээ Канада тий. Тэгсэн чинь яг Итали болов уу гэсэн. За өгчиг юм бас өгчээ гэсэн. Итали ч юм уу босоо 5.5-аас дээш. Яг Мюнхен бол 6-аас дээш. Вашингтон бол 6.5-аас дээш. Тэгээ нэг л таалагддгүй. Нэг л толгойд бууж өгдөггүй. Тэгсэн чинь Канадад болохоор хариуд байхгүй таг. Тэгсэн чинь нөгөө Канадын магистрт ингээд Канадын ямар ч их сургуулийн магистрт явах нь бол яг нөгөө засгийн газрын наамд 15 сургууль байгаа байхгүй. Тэгээ тэр 15 сургууль боллоо яадаг вэ гэхээр эхлээд заавал зөвлөх багш болсон байх хэрэгтэй супервайзер. Тэр тохиолдолд чи сургуульд аплай хийж болно гэдэг. Ямар нэгэн мастер програмд. Тэгэхгүйгээр зөвлөх багштай ямар нэгэн агримент байхгүйгээр тэгэл нэг аплай хийх чинь 3 багшийн нэр бичгээд бичиж байгаа шүү дээ. Тэр 3 багшийнхаа нэрийг бичиж чинь одоо цаад сургууль чиний материал хүлээж авчаад нөгөө 3 багтай авч үзэх юм бол амбарг айлын хүлээж авахгүй. Тэгэхээр заавал хэлээ зөвлөх багшаа бол гэдэг. Тэгээ тхийн тулд одоо яах вэ гэдэг тэр бүр аймагсан гэсэн дээ. Одоо намайг авахгүй юм яана гэх. Бүр аймаг. Тэгээ бүх сургуулийн вебсайт руу орчоод нөгөө бүх лаб баг шүү дээ. Тэдний хариуцсан бүх багшных нь хайлайт нь уншаад ямар төрлөөр судалгаа явуулдаг нь уншаал. Тэгээ би яг юу сонирхоод байгаа. Тухайд би жоохон автоматжуулалт ч юм уу механик инженер юм чинь нөгөө кодлоор нөгөө томд хөрөмж автоматжуулалт ангууд сонгох юм биш сенс талтай нэлээд сонирхолтойсэн байна. Тэгээ тэр тал дээрээс бол нэг research plan маягийн бэлдээд тэрийг нэг 2-7 хоног сууж бэлдчихэд бас хүнд өгзүүлэх бас нэг харуулах юм баг хийгдэж шүү дээ. Тэрийг бэлдчихэд аплай хийгээл. Тэгээд Канадын заашаа нэг сургуульч байлаа 20-30 багш байгаа шүү дээ. Тэгээд нэг багш руу бүгд нь адилхан мэйл бичиж болохгүй шүү дээ. Чи хооронд нэг таньдаг байж байгаа шүү дээ. Тэгээд бас хүн болгонд тэр лабораторийн агуулганд зориулаад өөрөөр мэйл бичнэ гэдэг баг эсэ майны бичиж байгаа тийм. Тэгээд бараг 2 сар орчим мэйл бичээд бараг 1000 орчим хэлсэн мохоос ууг гурцсан. Тэгэл намайг аваач би ийм хүн байгаамаа ийм одоо бэкграундтай. Та миний энэ CV хааж үзээч ингээд манай лаборатори сурах хүсэлтэй байгаамаа. Тэгэл мэйл бичээлсэн. Тэгээ бараг 1000 мэйл бичиж бараг 5-6 хариу авсан. Тэгсэн чинь 5-6 хариу ингээд бас Калгаригийн сургуулиас, Saskatchewan-ийн сургуулиас. Калгариас 2 багш, Saskatchewan-ийн сургуулиас 4 хариу авсан юм байна. 2 багш ингээд хариу өгсөн байхгүй. За ингээд чиний мэйлийг хүлээж авлаа. Ингээд чамайг илүү сайн мэдгэнд бол Zoom meeting хийе. Тэгээ Zoom meeting хийгээд тэн дээр чи өөрийгөө танилцуулж байгаа. Би бас ингээд лабийнхаа гишүүдийг PhD студент авч ирээд чи тиймд өөрийнхөө background танилцуулж байгаа. Юу сумаа твидэд тэр ярилцлан дээр үндэслээд тэтгэлгийнхаа хувь хэмжээг тодорхойлж ингэж ярилцсан юм аа гэдэг. Тухайд амар баярлалаа. Тэгээ нөгөө цагийн зөрүү амар ихтэй дандаа шүүн ярилцуулдаг юм байна. Тэгэхэд ярилцлага өгөх гэл ихний ярилцлаган дээр жоохон фейлдсэн. Ороод нөгөө ноормог шөнө 2-ын үед хэлсэн баха 2 үжид. Хүлээж сууж хоцорч орцсон байхгүй зөмрөгөө. Тэгээд нөгөө хоцорч орцсон болохоор сэтгэл жаахан муухай болцсон үнэстэй. Тэгээд тэндээ бантаад нөгөө өөрийнхөө яг хүссэн хэмжээр яж чадахгүйгээр сандраад. Тэгээ нөгөө нүрийн хувирлан ингээл нэрсэл байхгүй байхгүй. Тэн дээр нэ фокуслж өгөөд яаж яах гэлдсэн. Тэгээ тэр сургууль зүгээр адмишн өгье. Зүтгэл өгөхгүй гэдэг. Тэр зөвлөлтөө лабын багш нь тэгээд дараагийнх дээр арай туршлах чад цаг цагтаа орж мараад. Нэг өөрөө ярих гэсэн тултал нь яриад. Тэгээд тэр нэг Калгари их сургуулиас 50 тэтгэлэг өгье. Тэгээд эхний семестрийн дараа чиний дүнг хараа чиний нөр чадварыг харж яж бид нэр чамд тэтгэлэг 100 болгох шийднэ гэдэг. Яагаад гэвэл нөгөө магистр заавал доотлол нь 2 жилийн ажлын туршлага шаарддаг. Чамд бол 2 жилийн ажлын туршлага байхгүй юм байна. Тэгэхээр энэ ч юм бол амар суултал. Нэг бол job байг болж байгаа. Тэгээд за энэ болох юм бол 50% юм байна. Тэгээд 50% гэсэн ч нэгтэй хэврэл байгаа. Канада өртөгч нь хариунд шүү дээ. Тэгээ бодцоод жаахан буучих маягтай болоод тэгээд Saskatchewan их сургуулиас Крис гэдэг багштай ярьслан орлоо. Зөмөр. Тэгээ за эхлээд тэр багшууд өөрөө ингээд асуухаас гадна намайг эхлээд ингэ яриулдаг байхгүй. За чи ихэд танилцуулж байгаа. Тэгээд миний сонирхол дээр тулгуурлаад өөрийнхөө сэтгэл амар тайлбарлаа. Надад амар гоё welcome гэх warm атмосфер үүсгээл яриадсан байхгүй. Тэгээ би ингээд сенс судалмаар байгаа. Ингээд энэ сэдв судалгаа сайн хиймээр байгаа гэл. Нэм юм хийжсэн гэл өөрийнхөө бүхэн танилцуулсныхан дараа. Яг жинхэнэ сенс судлаад энэ математик физикийн суур гайгүй гэ байгаад тах юм бол би ингээд PID control labтай чамд бол шууд ингээд 50 100 тэтгэлэг болгох гэж шудраг ус байна гэд. Ажлын туршлахгүй чамайг ингэж ийш мэдэхгүй юм хүн яа шууд тэтгэлэг болгохгүй гэд.
чи өө тэтгэлтэй байгаа бол 100 тэтгэлэг авна гэж бодож эхлэх хүрээ дээр. Тэгээ ихний семестр сурч байгаа. Техник семестрээр cover хийх хэмжээний мөнгөтэй хүрээ дээр. Тэгээд хажуугаар нь чам би энэ лабын туслах багш хийлээ. Цалинтай. Тэгвэл чи яаж тань сургалтын төлбөр хийчих болно шүү дээ. Амар гоо тийм бүрүүдийн үн налахаас хамт тавьж байгаа юм. Тэгээд тэр над бүр амар таалагдаад хүлээж авчаад тэгээ анх очсон. Тэгэл лабын багш хийгээл тэнд дэр амар хичээгээл тахсаа бүтсэн зүрх тэгшилдэг ажил хийгээл. Тэгээл нөгөө cover өөргөө нөгөөсныг living expenditure cover хийх гэл үзэл. Тэгэл эхний семестр дуусаад дүнж сайн гараал. Тэгэл багш ч гэсэн над нэг найрхаа болол нэг хэлүүлээд тэгэл нэг гол нь тэр зур болж байгаа хгүй. Тэгсэн чинь нэг над тавигдах шаардлага нэгсчтэй. Тэгээд яг Канадад сурах гэж яах юм яг бүр тэр үеэс амар ачаал өгч байгаа хгүй. Өдөр чи нэг жишээ нь ямар хөө хэмжээний ямар нэг үр дүн гаргасан ч хамаагүй. Чи заавал daily report гэж бичнэ. Тэрийг болохоор өдөрт шинэ өглөө би 8-аас ирээд орой 3 хүртэл өдөөс хойш 3 хүртэл суучаад танаас судалгаа хийж байгаа шүү дээ. Янз бүрийн хэвлэгдсэн шинжлэх ухааны материалыг уншаад тэндээс над миний судалгаанд хэрэгтэй нь юу вэ, хэрэггүй нь юу вэ шийдэж авчаад тэрний талаар заавал репорт бичнэ. Тэгээд daily report-ыг бол бид 3-аас 5 хүртэл 2 цаг бичдэг. Багш 6-аас 8-ын хооронд шалгаад комент өгдөг. Тэрийгээ fix хийхэд бол 8-аас 10 хүртэл дахиад өгдөг гэдэг. Тэгээд өдөр болгоны ийм темпер явна гэдэг. Тэгээд над тэл өгчөж байгаа шүү дээ. Тийм болохоор бүх юм чинь 100 болсон. Одоо ч зөвхөн хичээлээ хийх хэрэгтэй. Тэгээд 1-2 хоног ингээл одоо жишээ нь эхний 1 сар амар тууштай бичиж байгаа л би нэг дундуурны ганц 2 хоног бичээ болчихдог байхгүй. Алгасаал нөгөө мөнгөтэй болчих чинь. Цагийн багш хийчихэж байгаа. Тэтгэлэг авчиж байгаа. Тэгээ хагасны бүтсэнд ингээл зүрх текст ажлын өөл болонгууд дээр нэг part timer нөгөө цахилгаан баруунлагт ажиллаад. Тэгээ нэлээд мөнгөтэй болчих чинь нөгөө мөнгө өрмөө санагдаа. Ич ямаа санагдаа. Тэгээд нэг хоёр тасалсан чинь багш өөр амар уурлаад чи нэг хаан мундагтаа тэтгэл аваагүй зүгээр чамайг effort гаргаад чамайг зүгээр амар тууштай байгаа болгож тэтгэл өгсөн юм аа гэд. Тэгсэн чинь тэр зан чанар чинь ингээд удаа алдчихж байна гэд. Тэтгэлийн суурь болсон зан чанар чинь алдагдаад байгаа болохоор би тэтгэл зогсооно шүтж байгаа шүү гэд. Тийм үг сонсч нилээ хагаад. Тэгээд дахиад хичээгээл явуулсан. Тэр яг хэрэгтэй л нэлээ. Жаа хачаал нилээл ихлэх байх. Маш руу яасан юм тэгээ хичээл зүтгэл гаргаж Канадыг бүр зорин бичээл явсан юм шүү дээ. Өөр бусад юмнууд адмишн авсан байсан. Европыг л тагаа тэгээ. Яагаад ч юм уус нөгөө байгаламж гоё юм санагдаад хүн энэ тухайн улсын хүмүүсийн нөгөө хандлага уур амьсгал мөр амар гоё санагдаад амар friendly hospitable санагдаад тэгэл заавал ишээ юм гэл тухайд яагаад ч л боддог гэсэн. Тийм нэг одоо гоё Канад гээл багтаа нэг юм шаардлага тэгэл сонсоод байхад хүмүүс нээлтдэг байгаль нь гоё өндөр хөгжилтэй гэдэг. Тэг яг ойлоо өмнө нас Японд ингээд ажиллаад имраад сураад үзсэн учраас нэг амар их гадаад тэмдэрэхэд цоошин санагддаг байх. Гэхдээ хүүхдүүд юм дийлэх нь англи хэл сураад Европ руу, баруун Америк, Канад гэсэн зорилго мөрөдөлтэй байдаг. Тэгсэн Монгол, Япон манай Аз цаваас барууны магадгүй соёлын ялгааныг очиод амьдраад үзсэн юу байв. Түүний соёлын шоконд орсон тохиолдол ч юм уу. Тийм дурсамж байлаа. Соёлын шок. Яг нь жоохон дураараа ажилладаг байсан юм би чинь. Энд багт. Япон амар нэм шившэгт гэж хэлдэг шүү дээ. Энэ хэв жоохон баригдсан юм шиг л. Яг Японд яг жоох тиймхүү байж байгаа. Энийг бол амар их тийм дүрм журм нэхэд байдаг. Бэг анх явахд нэлээд төгтөөс юм. Би чинь эндээс онгосон сугал ганцаар явж байгаа шүү дээ. Япон л биш. Ихтэй нэг Канада. Тэнд намайг тосч явах хүн байхгүй. Намайг байранд үржих хүн байхгүй. Тэгээ миний бич баримт хөөсөлт тийм зөвлөгөө хинч байхгүй. Хамгийн амар нь очдөг өдөр манай багш sabbatical буюу олон жил багшилж байгаад Канадад нь олон жил багшилж байгаад нөө амар дундаа амарт авах хүн 1 жилийн хугацаанд цалинтай жил болгочтой. Тэр яв явжтэй. Тэгээд нөө багштайгаа уулзах чаддаг. Тэгээ багш нь 7 хоногт хаяаны ганц нэг удаа сургууль дээр ирдэг гэж хэлээд sabbatical авцаа багш ч байхгүй. Гэт манай PhD студент тэгээд. Тэгээд нөгөө намгийн дохт гэсэн байхгүй. Нөгөө cover хийх мөнгөтэй өрөө төр амьдрах байраа чи өөрөө олчих гэдэг байхгүй. Тэгээ онлайнаар нөгөө баахан дорж хайгаал, амьдрах газар хайгаал, нэг газ холбогдвол. Тэгээд тэрлэгөө очих гээл ингээл бүр эхний өдөр бүр амар сонь басна гэж байгаа. Усан спортч. Тэр нэг коллеж аим тэр гудамж нь хаана байд юм мэдэхгүй. Амар автосан суухан мэд уцсны дугаар байх юм гэдэг. Тэгээ харин онгосоос буугаал биш нөгөө дайм дүрм журм нэгт одоо Япон байлаа ихт ингээл
онгоцон төдөн цаг чамд тийхэн тусч чам ингээл бүх юм тодорхой байгаа шүү дээ. Тим юм хүлээгээд байгаа байхгүй юу энэ бол Канадас. Тэгээ тийм юм байхгүй шүү дээ. Магистрат тийм чинь нэг юм бол би даацсан байх хэрэгтэй гэдэг. Энэ бол нас мэд өчсөн би даасан тийм сэтгэвтэй байх хэрэгтэй гэл. Тэгэл буугаал аим юм гоё мэдэн ч болсон байхгүй. Автобусанд суучаад аха би ийм энд ингээд жолооч нийлж байгаа байхгүй. Би дөнгөж одоо ийж байгаа маа. Ачи таа сууж болно гэдэг. Би энэ автобусны буудлын дээр буух хэрэгтэй. Энэ тушгаал яг амар автобусны буудлаас буух хэрэгтэй гэл. Тэгсэн жолооч нь би ингээм ядраад байгаа юм унтчих болох уу гэсэн чинь тэг гэдэг. Тэгээд би яг чамаг тэр автобусны буудлыг ихээр чинь чамаас ирээч гэдэг. Тэгвэр аймаа санагч. Тэгсэн чинь очоо зогссон намайг бүр сэрээгээд ачаа хүртэл буулгалцаад. Тэгээд бүр нилээн хилдэг юм байна да гэж сэтгэл бүрээ гат өчөж байгаа. Тэгэл Канада яг 90 доллар бүх 90 тийм хөөсөн доо. Аймаа хилдэг хүмүүс байж таарал. Танихгүй хараад шигээл нэ. Тэр нь дээр таалагдсан шүү дээ. Зөв. Одоо илаа Канадад сураад эргээд ирчихсэн. Тэгээд цаашдаа ерөнхийдөө эзэмшсэн их мэдлэг боловсрлоо яаж юу ашиглаад эх орондоо өнөөр оруулъя гэж бодож байна. Нэг амар туршлагатай ч бас биш гэж байна. Гэтэ яг тодорхой хэмжээний сурцсан байгаа юм ашиглая. Ашигладаг юмс нөгөө инженерчлэг салбарт чадах юм юу байна гэж чадах юм дэндээ байгаа шүү дээ. Нэгэж тэрнийхээ чадах юм хүртлээ судлаад байгаа мэдлийг улам нэмэгдүүлээл ямар снайстад үзье гэж бодчихлоо. Гэтэ яг ямар компанид ажиллах, яг яах хийх, бүр яг нэрийн төлөвлөсөн мөлийг энэ одоо байхгүй л та. Тэгэж яг хэлэл нэг ямар компаниг яг юугаар ажиллах зүгээр юм бол яг үндэ Монгол яг механик инженер гэхэлэр жаа ерөнхий нийслэл яваад байдаг. Тэг хүмүүс нь ч гэсэн механик гэхлээр нь машины засварчин ч юм уу тийж ойлгодод байхгүй. Тийм юм хийх юм уу гэж асуудаг байхгүй. Яг үндэ ч нөгөө үйлдвэрлэл хөгжсөн орнд болохоор механик инженер гэдэг чинь арай нэг бүр юм детальны ойлголт яваад байгаа шүү дээ. Монголд үйлдвэрлэл хараахан тэгж амар хөгжиг болохоор л нэг жаахан детальны ойлголт нь арай жаахан дутмаг байгаа даа гэж хараад байгаа байхгүй. Гэтэ бас одоо нэг юм үйлдвэрлэх юм олон болцсон байгаа ч тэгэл хааж байгаа л аль нэг нь ороод өвөө юм жаахан деталь дээр хөгжүүлээ. Яг практик дээр гараад яг юу туршил замлалыг өргөнлүүлээ. Өсвөлөө тэтгэл чинь шууд сурт 10-аад жил тэглэж. Тэгээд чад юм болчихлоо. За тэгээд цаашдаа ерөөхдөө англи хэл сураад, абсолют ялангуяа сураад, тэгээд гадаадд сурах гэсэн өндөр хүсэл тэр тэмүүлэл эрмэлзэлтэй дүүнертэй болон магадгүйхаа залуустаа юу гэж зөвлөх вэ? Магадгүй миний асуугаагүй ч юм асуулт те. Суасаа гэж бодсон ярмаар өссөн зүйл байх юм бол. За одоо нөгөө би түрүү хэлсэн шүү дээ. Монгол бас нэг бус сургуулийн төвд байгаа. Гэхдээ абсолютаа юугаар ялгаатай нэг гэж байгаа шүү дээ. Наад болохоор юу гой санагдсан бэ гэхээр зүгээр нэг хүмүүс ингээл зүгээр нэг давтал хичээлийг бол хайчдаг шүү дээ. Абсолют ингээ араас аим хөөцөлддөг. Яг сурагчийнхаа төлөө ингээ санаа тавиад байгаа. Хоёрдугаарт нөгөө хичээлээс гадуур давтлах гэж ордон шүү дээ. Үн төлбөргөө. Одоо speaking language гэж байна, reading language гэж байна. Тэдний дээр очиод нөгөө өөрийнхөө чадахгүй байгаа чадруудаа үн төлбөргөөгөөд сайжруулах боломжтой байгаад байгаа шүү дээ. Тэд нар бас амар давтал болж байгаа юм. Хоёрдугаарт номын сан дээрээс уучч болно. Анги танхим хэлбэртэй суухгаас болдохгүй байгаа бол ингээд австотхаар нэг гайхнээд өөрхөө нөө илүү цагаараа ингэ суугаад боломжтой. Номын сан бол байнга open байгаа шүү дээ. Орж ирээд өөрхөө ингээд 5 дахь орчинд бүрдүүлээс суралц бүрэн боломжтой. Багш нар мэдээж чадварлаг багш нар байгаа. Тэгээд хичнээн 1000 чадварлаг байлаа гэд хүн хичээхгүй бол тэгэл ер нь үр дүнс өгөлттэй. Тийм болохоор ер нь л яг амаа ави чи яви хэлнийхээ мэдлэгийг сайжруулах гэж байгаа бол тэгээ биддэж хүмүүнээс гарах одоо хүчин чармаар дийлэн шаарддаг байх. Тайлбарлах бууж өгөхгүйгээр аах юу гэж бодож байсан тэр бодлоо байнга тэгэл хичээгээд үзвэл энэ тодорхой өдөрт хүсэх байхаа гэж бодож байна. За бид нартай ярьж яриа хийж өөрийнхөө туршлагаас англи хэл сурсан түүхээс хуваалцсан юм чадаа маш баярлалаа. Өрснөөс маш баярлалаа. Баярлалаа.